Монгол улсын 33 дахь ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг улсын хурлаар хэлэлцсэн өөрийн 4 цагт нууц санал хураалтыг парламент явууллаа. За арчилсан нам санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлснээр нийт 82 гишүүн нууцаар саналаа өгч 44 гишүүн буюу парламентын нийт гишүүдийн олонхын саналыг авч чадаагүй учраас албан тушаалаасаа огцорсон юм а. Дараагийн ерөнхий сайдыг томилох хүртэл Лувсан намсрын оюун эрдэнэ ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх юм а. Тусгаарлана гэдэг зүйлийг нь хэлж байна. За бид нэг ковидын үед ихнэрэг эмнэлгээс өвлийн хүүтэнд тавчгтаа гаргаснаас үүдэн ерөнхий сайд хүрэлцэх огцорч өргөжлүүд нь засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан Лувсан намсрын оюун эрдэнийг 2021 оны 1-р сарын 27-нд Монгол улсын ерөнхий сайдаар томилсон байдаг. Тэрээр 2016 онд улсын хурлд сонгогдсоноос хойш 60 тэрбум жижиг нүүдүүллийн хөгжүүлэх сангийн асуудлуудаас улбаатай жагсаалуудаар тодорч улсын хурлын дарга энх бодлыг огцруулахад манлайлан оролцсон байдаг. Зарим ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хугацаанд ажиллаа хий 44 их найдын нүүрсний хулгай зэрэг 2 ч томоохон жагсаалуудад жагсагчдтай биечлэн уулзаж олон нийтийн игдүүслийг намжааж байсан. За харин энэ удаад гэр бүлийнхэн гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой асуудал олон нийтийн игдүүслийг дагуулж хамтарсан засгийн газрыг байгуулсан шийдвэр нь намынхаа эсэргүүцлэд тулгарснаар түүнд итгэл хүлээлгэх асуудал улсын хурлын чуулганаар орсон юм а. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжснээр хамтарсан засгийн газар байгуулах үндэс суурь бүрдсэн гэж үзэж болно. Энэ том хариуцлагатай байсан учраас 3 намын хамтарсан засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж ерөнхий сайдын хувьд үзсэн. Харин өнөөдөр та бид хамтдаа эхлүүлсэн энэ шинжилэл зөв байсан эсхийг Монголын ард түмэнд нотлох сонголтын өмнө хамтдаа ирээд байна. Ялалт бол мөнхийн зүйл биш. Ялагдaltaж бас сүрэл биш юм. Гагцгүй үнэт зүйлдээ үнэн жүлтгэл жинхэнэ ялалт гэдэг үг бий. Ард түмний илч болсон улсын хурлын эрхэм гишүүд та бүхэн энэ асуудлыг хэлцэн шийдвэрлэж байгааг хүсье. Баярлалаа. Өөрийнхөө болон хамаарал өгөх этгээдүүдийн хэрэглээ хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг Монгол Улсын их хурлд оруулж байгаа нь ард иргэдийг төрөгдүүлж парламентыг талцуулж зарчимгүй үйлдэл гэж үзлээ. За тэгийн дагуу төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнд итгэл хүлээлгэхийг дэмжсэн ч үдээс хойш ардсан намын бүлэг бүрэлдэхүүнээр санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдгдснээр үндсэндээ ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал 64-өөс дээш гишүүний саналыг авах нь эргэлзээ дагуулсан юм а. 126 гишүүний 64 буюу түүнээс дээш гишүүдийн дэмжснээр итгэл үзүүлдэг. Тэгэхээр 100 гишүүн санал хураалтанд байна уу? 126 гишүүнтэй байна уу? 80 гишүүн хуралдаанд оролцсон байна уу? Тэр итгэл үзүүлэх хэсэг нь 64 гишүүн л доотлон дэмжсэн байх хэрэгтэй байхгүй юу? Маш товчхон. 64 хүрэхгүй ойлгомжтой шүү дээ. За чуулганы хуралдаанд нийт 53 гишүүн асуулт асууж 35 гишүүн санал хэлж чуулганы хуралдаан 10 цаг үргэлжиллээ. Би итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье. засгаас гарч явахад маш амархан, ажиллаа өгөхөд бүр амархан. Тантай санал нэг ба. Гэхдээ улс маань яах вүлээ? Нэг хүнээ засаглалтаа байх ёстой юм уу? Эсвэл парламентын засаглалтаа байх ёстой юм уу гэд. Засагтар нь хэд солигддог юм руу явчих вэ? Би ардсан намыг бол засгийн газар сайн ажилласан гэж бодож байгаа. Ер нь шулуухан хэлье. Ардын нам өөрөө гэрээ гэж өрчсөн шүү. Ерөнхий сайд оюун эрдэнэс зүгээр нэг ганцхан юм асуумаар байгаа юм. Та минь яагаад ингэж их удваа гэж. Альч талд гарч чадахгүй байгаа, ялсныхан талд орно гэсэн тийм одоо алцгансан гишүүд байгаа гэдгийг нэгд цохон тэмдэглэмээр байна. Хагцшгүй сайн нөхөртөө марташгүй муу үг бас битээ хэлж байгаагаар үг байдаг. Хамтарсан засгийн үйл ажиллагааг цаашдаа үргэлжлээсэй гэсэн байр суурь хэвээрээ. Санал хураалтыг илээр явуулаасай гэсэн ийм одоо зарчимтай байгаа. Хамтарсан засгийн газар бол үнэхээр ажлыг бас хийж чадсан. Тэр нь цаашдаа ч бас ийм байх гэж юу бас ойлгож ирсэн. Олон нийтийн иргэдийн итгэл маш доогуур болсон. Ийм шийдвэр гарах одоо бас ерөнхийсээ товрох уу? Тэгээ би яг нэг толгоноод байгаа юм биш. Дараагийнх нь одоо тэгээд одоо болчоогүй байна. Гэхдээ зүгээр та эдийн конопор шийднэ. 120 одоо 6 гишүүн минь. Яадаг ч юм ер нь альва зүйл эхлэхтэй биш ер нь дуусахтаа бол байдаг. Тэр утгаараа бас энэ хамтарсан мөрийн хөтөлбөрээр яах болж байна. Ерөнхий сайдаас ч гэсэн би бас энийг тодруулж хэлээсэй гэж бодож байна. Уулны хоосыг хэтгэж байсан хамтраад одоо бид нар аль талдаа бол одоо зөв зүйл дээр их нийлж байна да. Танхимын уур амьсгал засгийн газрын ч гэсэн одоо ажлууд бас урагштай явах нь даа гэж бодож байсан. Тэгээд харамсалтай нэм зүйл боллоо. Одоо хадгалаад энэ нийслэл дээр явж байгаа нэг тулын хурдны зам. За тэгээд энэ нэг хідэн төслүүдэд хэдүүлээ улс төржүүлэхгүй ямар ч гэсэн ингээд үр дүнг нь үдчихнүүл зүв байна. Хэнийг та ялаа гэж хэлээд байгаа юм гэдгийг би зүгээр асуумаас очлоо. Энэ нөхцөл байдлыг одоо өөрөөр эргүүлэх гэж байгаа улс төрчдийг хэлсэн. Дараагийн ерөнхий сайдын асуудал бараг яригдсан байсан гэдээ та түрүүн бас ярьчлаа. Энэ маш ноцтой асуудал баха. За кабинетын гишүүд дундаас
Энэ үйл ажиллагаанууд оролцож байгаа хэд хэдэн гарсан. Би одоо нэрийн хэлээд явах. Энэ төрийн өндөр албан тушаалтангууд бүгдээрээ энэ орлогоо нотлох хэрэглээгээ тайлагнах ажлыг хийх ёстой. За гэхдээ ерөнхий сайдын эдгээр хариулт тайлбаруудад ерөнхийлөгч бичлэнгэрч няцаалт өгч хүчтэй шүүмжлүүдийг илэрхийлсэн нь анхаарал татах үйл явдал байсан юм а. За тухайлбал ерөнхийлөгчийн зүгээс ерөнхийлөгчийн засагтыг дэмжихгүй дээр ерөнхий сайдад бүх эрх мэдэл нь байсан гэдгийг онцолж өөрийн хүсэлтээр ажиллаа өгөх ёстой гэдгийг сануулсан юм а. Ямар хүн Монгол улсыг ерөнхийлөгчийн засаг руу шилжих ёстой гэж хэлээд яриад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж явах энэ хугацаанд Монгол улсын үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг би албан ёсоор та бүхэнд хэлье. Өдөртөгчүн бол ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх ёстой. Дээр нь ард түмнээс уучлах үүддэг чадвартай байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол хамтарсан засгийн газар харамсалтайгаар ингээд өндөрлж байгаад би одоо их харамсаж байна. За асуулт саналууд дуусснаар нууцаараа цаасаар санал хураалт явуулах шийдвэр гарч улсын их хурлд ардсан намын бүлэг чуулганы танхимыг орхин гарсан. За мөн ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх санал хураалтанд оролцохгүй гэдгийг илэрхийлж 118 гишүүний эрсдэлтэй байсан улсын их хурлын чуулган 82 гишүүний нууц санал хураалтыг явуулж 44 гишүүн дэмжиж 38 гишүүн эсрэг санал өгснөөр 33 дахь ерөнхий сайд Лувсан намсрын оюун эднийг албан тушаалаас нь огцруулсан юм а. Улсын их хурлын нийт гишүүдийн олонх Монгол улсын ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай улсын их хурлын тогтоолын төслийг батлаагүй гэж үзнэ. Батлаагүй тул Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцож Монгол улсын ерөнхий сайдыг огцорсон тооцох тухай улсын их хурлын тогтоол батлагдсанд тооцно. Өнөөдөр ордонд хүч мөхсдөж байгаач олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хизээж ялагддаггүй. Аалзны тор мэд сүлжилсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хизээч байхгүй. Мөнхөх тэнгэрийн дор арчсан парламентын засаглал мөнхөд оршуултаа баярлаа. Цаашдын ажилд амжилт хүсье. Улс төрийн зам нь дардан байх болтугай гэж бас хүсье өрөөё. Баярлалаа. За энэхүү хамтарсан засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч дараагийн ерөнхий сайд томдогдсон танхимаа бүрдүүлэх хүртэл 30 хоногийн хугацаа үлдэж байна. За энэ хугацаанд оюун эрдэнэ засгийн газрын сайдууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаа үргэлжлүүлэх юм а.